За, өдрийн мэнд. Тэгээд юуны тухай ярих юм бэ гэхээр сэтгэхүй хэм маягийн тухай ярих гэдэг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй өндөр жишээ авч ярьдаг. Тэгвэл залуу хөгшин гэлтгүү бас жишээ нь яг бүгдэнд нь хэрэгтэй байгаа нэг зүйл байгаа. Энэ болохоор одоо бид нар яг интернетийн хөгжил, технологийн хөгжил болон энэ цаг үеэ дамжуулаад Монгол гэдэг улсын энэ зөв онцлогоор дамжуулаад бид нар бас ингээд дэлхийг хавтгай болсон юм мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Одоо бид нар тэгтээ гадны соёлоодыг суралцах хэрэгцээ бидэрт байгаа. Яг гэвэл бид нар хойцлонгос биш тийм үү? Тэгээ нам ингээд энд сууж байгаа нэг хүн хэлсэн хэлээгүй угаасаа бид нар яг гадагшаа дутагшаа их явж гин. Тэгээ монголчууд ингээд дэлхийгээр бас ингээд дэлхийд амьдрдаг болчлоо тийм ингээд олон улсуудад амьдарч гин. Бас амьдрах хүсэлж ихтэй болчлоо тийм. Өдөрдөж чадахгүй шүү дээ. Яг гэвэл нийгэм хэцүү байгаа учраас хүмүүс Монголоос ухтаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ яг тодорхой хэмжээний зарим нь бол үнэхээр их орно гэсэн сэтгэлтэй нь Монголд үлдчихэж байгаа байх. Зарим нь бол үнэхээр хүчин хөрөхгүй болохоор Монголд үлдчихэж байна те. Өөр газар очиод бас гаргалгаа олж амьдарч чадхааргүй тийм те над битийн хүмүүс нь магадгүй үлдсэн байх. Гэтэ гол нь яг юу хэлэх гээд байна гэхээр бид нар үнэхээр яг энэ нурсгалыг хааж тогтоож чадахгүй ч гэсэн бид нар яг нэг зүйлийг бол хийж чадна. Энэ болохоор дотоод хөгжил гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр дэлхийн хааж очсон тэр улсынхаа зөв соёлын суралцаж бурууг нь хайж чаддаг. Энэ сайн мууг нь ялгадаг, сайныг суралцаад мууг нь хайж чаддаг. Тэр соёл, сэтгхүүн зөв төлөвшил гэдэг зүйл бол хүн болгонд хэрэгтэй. Тэгэхээр заавал гадагшаа явдаг ч юм биш. Монголд байхдаа хүн гэхдээ бас гадны соёлыг суралцж байгаа байхгүй юу? Гадаад энэ машин тэрэгтэй ингээ янз янзын технологи эсвэл энэ зүйлсийг үзэж харж байгаа. Үзэж харж байгаа зүйлсээс мэдээж хөгжилтэй эсгүүд энэ бол үзээд өнгөрч байна. Харин тэр яг боловсрал сэтгэхүй чиглэл ингээ янз янзын зүйлсүүдийг ингээ авахдаа бид нэр яг зөв соёлуудаас нь суралцах хэрэгтэй байгаа. Буруу соёлуудыг нь харин хаях хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг аль хэсэг нь зөв байна, аль хэсэг нь буруу байна гэдгийг нь ялгая гэхээр одоохондоо бид нар ялгаж чадахгүй байгаа байхгүй юу? Нэг гадны тэр шашинд ч бай, гадны үзэл бодолд ч бай. Ер нь бол зөв хандж чадахгүй байна. Харин зүгээр хандж чадаад яг зөвийг нь олж чадхаад зөвд нь бол бүхийх хэрэгтэй. Ингээд тэг ямар ч шалтгаангүй зүгээр бүхийж болох байхгүй. Яг ингээд үнэхээр үнэмлэхүй соёл байх юм бол харин явцуу тэг хитрхи явцуу хитрхи ингээд хүлэгдмэл болгодог тэг эсвэл хитрхи ингээд зөв биш. Тим соёлоодыг бол устгах хэрэгтэй. Үнэн. Гэхдээ харин зөв бурууг ялгах тэр чадвар хинд байна, хизээ байх уу? Яаж дүгнэх үү гэдгээ мэдхийн тулд бид нар зөв мэдлэг хэрэгтэй байхгүй юу? Энэ энергийн хуйлуудыг хүн гэж хий юм бэ? Яг одоо миний яриад байгаа зүйлсүүд юу нэг яагаад та нарт нэг өгөөд юм бэ гэхээр энэ чадваруудыг хүн гэж хий юм бэ? Бурхан гэж юу юм бэ? Цаг үе гэж юу юм бэ? Би хий юм бэ? Тэ энэ бүтцүүдийг бид нар ойлгоод ирэх юм бол яг аль нь хитрхи явцуу байна, аль нь хитрхи үнэн байна, тий? Тэрийг нэгтлэж шалах боломжтой байхгүй юу? Тэгэхээр яг ийм нэгтлэж чадах ийм чадвар байхгүй байж зүгээр амтаа болгоно нь яриад энэ нь ч зөв, тэр нь ч зөв, энэ нь ч буруу, тэр нь ч буруу гэдэг ингээд маргалдаад байхаар энэ марга хязгаарч дуусахгүй байхгүй юу? Харин яг энэ хуйлуудыг олоод хүн гэж юу болохыг олоод, цаг үе гэж юу болохыг олгоод, өмнөх цаг үеийн алдаа гэж юу болохыг олгоод, энэ цаг үеийн оноо юу болохыг олгоод яг энэ мэтчлэн яг иймэрхүү зөв гаргалгаануудыг яг сэтгэлгээний зөв хэм маягийг олоод авчих юм бол бид нар хаач алдахгүй, Монголдоо ч алдахгүй, гадаад ч алдахгүй. Тийм болохоор бас яг амьдрал дээр алдахгүй байхгүй юу? Одоо яг нурт наслуудаг мэдлэг гэдэг зүйл яг хүнийг яг юунд сургаж байгаа юм бэ гэхээр өхгүй байхад сургаж байгаа. Эсвэл яг амьдрж явах үедээ хэрсүү байдалд бас сургаж байгаа байхгүй юу? Ийм хэрсүү байдал нь бид нарыг хөгжилд авчирна. Хөгжсөн хүмүүс махан биеэр юм уу? За оюухан хөгжсөн хүмүүс махан биеэр хөгжих гэдэг асуудал байхгүй байхгүй юу? Зөв сэтгэлгээтэй хүн. Хаант суусан газраас шороо хатгаас орсон хүнд. Тэгээ баянч бай, ядууч бай, хаанч бай ингээд хөлөө алдахгүй л явчихна. Харин хайрцагтай хүнд тийм амьдрах чадваргүй хүн бол хаанч доор л явна. Тийм болохоор монголчуудын уулын сайн чанар байна л да. Гадны айлч улсад амьдэрсэнтэй ажилласан. Тэндээсээ ингээд уулын яг мэдээж жоохон муу мухаар хэлэгдэгчсэн бас хөлөө болох чадвар бас болно сайтай байхгүй. Тэгэхээр ийм чадварууд энэ сэтгэхүйг харин зөв олон болгоод тэр сул доороо байгаа, залхуу байгаа, тэгээ шалтак их тоочж байгаа, хуурамч,
худалж байгаа муу мухай босхгүй байгаа дэр хэсгүүдээ хурдан тайрч явах юм бол энэ нийгэм чинь хурдан эдгэгдэх юм аа. Тэгэхээр яг аль хэсгээ тайрах вэ? Аль хэсгээ эдгэх яг зөв байгаа дөөр авах вэ гэдгээ яг сайн бодцоохож үзье. Сайн шалгаж үзье. Тэгээ яг зөв байх юм бол харин дахин хийлэхэд зөөр ингээд хүнлээд тэр зүйлтэй ингээд хурдтайгаа суралцъя. Тэгэхээр хамтдаа яг буруу зүйлээ тайрч хайдаггүй. Яг зөв зүйлээ тайрч хайдаггүй. Буруу зүйлээ хит их дэмждэггүй. Тэр нэгтлэлт шалгах тэр зөв чадварыг, зөв сэтгэхүйг олж авъя. Тэгэхээр манай пэжи бас уриалга бол тэр. Тэгэхээр энэ сэтгэлгээ, энэ зүйлүүдийг хамтдаа олж авцгаая.